Би цэрэг. Би цэрэг. Би цэрэг. Би цэрэг. Би цэрэг. Би эх орно гэсэн сэтгэл дүүрэн цэрэг. 2016 оны 2 дугаар ээлжээр зэвсэг түвшний 311 төгрөг ингээд албаасан. Дорнотын Менингийн отродод албаасан. 2021-ээс 2022 оны 2 дугаар ээлжийн хугацаа зэргийн албаа гэж татагдсан. 18 онд Менингийн отрод Дорнодод. Би 2020 онд 2 дугаар ээлжээр зэвсэг түвшний 326 дугаар ангид албаасан байгаа. Доронт аймгийн төв дээр байрлах Жуковын нэрэмжит зэвсэг түвшний 327 дугаар ангины мот буудлагын батальонд таасан. Цэрэгт байх хугацаанд өөрөө хамгийн их бахархаж байсан мөчөөсөө хуваалцаач. Зэвсэгчдийн жанжиж тавын дид дарга бригадын генерал Бэмкэлээс одоо онц орлоготой одоо медаль хүртсэн. Энэ үед бол яг нэг шинэ нэгний өглөө яг нар манд жахтал мананд явж байсан сайхан. Цол ах мэдрэмж. Төрсөн өдрөөр өглөө мананд явах. Цаасрын барилдаанд үзүүлсэн. Ангаараа 69-т маршт явахаар нэг ачааны машины артал бөөнрөө явд шүү дээ. Тэгэл дуулж муулаад хамгийн гоё нэсэн та. Орж ирээд энэ зогсож явахт эхлээд нөгөө ингээд ерөөсөө зүгээр зогсож чадахгүй байсан би яаж тэгээ дараа нь нэг алхахтаа харин жоо хөл тавьж явж алхаадсан албаар тэгсэн юм мэдэхгүй. Чамаас их асуулт байна. Надаас за асуусан. Дараас ал дээшгээ. Тийм. Асууж болно шүү. Нэг анжи хилээч юу цолын. Бүгдийн үү? Байлдагч асахгүй. Шахлах байлдагч дэд төрүүч шахлах төрүүч. Ер нь цэргийн анхан шатны мэдтгэн дээр хамгийн түрүүч цол заа. Дэд тахлагч, ахлагч, сургууч ахлагч, тэргүй ахлагч, дислэгч, ахлах дислэгч. Цолоо аюу сайн санаж чадаа чийжлэл ороод ирэх та. Цолоо мэдэхгүй юм гэж байхгүй. Чи нэг юм тайзны ярэмаар шиг ярьдаг би бол чамайг л хардаад байгаа. Намаагүй. Юм жүжигчин мүжигчин шиг ярьж бариад. Ялт нэг юм жүжигчний анги. Гэхдээ яхаа нэг үлдээд байгаа. төрөлхийн тим байж магадгүй. Төрөлхийн тим байж боддог. Яг жинхэнэ эсвэл ингээд чимээгүй байна. Чигсаал гэдэг нь нэг болон нэгээс дэш олноор явах. Одоо хүн машин одоо нэг командаар авч явахыг л бас зарим жоохон санахгүй байна. Хуучин явсан уншаад хагас дөрөв хийж хэлжсэн. Жигтэй нааш ирнэ гэж юм уншсан байсан юм шиг. Чигсаал амар хэлсэн. Машин болох мөнтэй. Гэхдээ тэр чинь нэг юм гур цэргийн дөрөв байдгийг. Тэрээс та Эрдэнэ таалж байгаа бай. Сүүл оны цэргүүд сүүл юм маш сайн санал л да. Хамгийн энгийн юм байгаа шүү дээ зүгээр аканыхаа тодорхойл тэгэл хэлчихдэг. Хамгийн заадлын хоёроос шүү. Акач нь яг бүр чизний бол тодорхойлтыг санахгүй юм заяа. Гэхдээ Ер нь амьд дайсныг ч үлээ эсрэг юу ч үлээ Зүгээр чамаас аканы голчин нийт. Ака мөцөндөө хэдэн сум ортой. 30 сум ордог. 30 л 30. Чамаас ака хэдэн задаргааны хідэн гэдэг. Хагас задаргаа хэдэн ангир задартай. Хагас задраар чинь хайр цагийн таг магазин. Тэгээд замгийн рам сүмб. Ер нь бол 5 байт. Дагалдахыг ер нь бол оруулахгүй. Дагалдах орохгүй. Харин орохгүйгээр ер нь 5. 5 задрах ба. 5 дараалж. Гэрийн л хооллохгүй байсан та. Хятад тоол идмээр байсан. Гэрийнхээ бол Тэгвэл өдрийн хоолны бүүлчгэлэх зүг байт гэсэн. цэрэгт байхдаа дахианы мах, шарсан дахианы мах идэх аюу хүсдэг байсан. Тэгээ ганц шинэ жилээр л шарсан дахианы мах идчихсэн. Тэгээ өөр үед юусэн идээгүй. Харин тэгээ цэргээс халагдаж ирчээд KFC руу ороод сайн идсэн дээ. Найзуудтайгаа. За бүгдээрээ андшгүй байсан да миний хувьд бол. Ганц нэг юмнуудаас эрэхээс ахгуулаад буруу эргэжсэн бусдаас шал өөр байсан. Цэрэг бол зэрэг байдаг учраас шал өөр л байсан. Би дүлгөөнийг гэсэн. Дүлгөөн бас нөгөө нэг хардлагатай адилхан нэг юм хүм уншиж жагаад бэлдэж жагаад орж ирсэн юм шиг санагдаад дүлгөөнийг гэсэн. Эхний нэгдүгээр үн дээр болохоор сонголтын дээр болохоор анарчин төгссөн. Тэгээ бас жоохон хитрхи мэддэг. Тэгээ яриа өөрөө нь ингээд цаанаас ингээд жүжигчин гээд нэг тим байгаадсан болохоор л жоохон эргэлцээ. Залуу бол магадгүй жүжигчний ангимгаар сурдаг гэж магадгүй. Эсвэл надад яг нэг тийм
тайзны яриа шиг ч юм уу эсвэл нэг тийм ярьж байгаа юм яг нэг тийм жүжиглж байгаа юм шиг санагдаад. Тэгээд юм анарч байна. Хасагдж байгаа оролцогч Анаржин. Харин Анаржин хасагдчихлаа. Би бол Анаржин цэргийн алба хаасан гэж бодож байна. Түрүүн бол яг нэг арай жоохон мэдлэгтэй үнэ арай их давуу асуусаар гал тэгэл Анаржин хасчихлаа л та. Тэгээ яагаад намайг хасны сайн мэдэхгүй лээ. Тэгтэр нэг жоохон сонсодох нэг жоохон хэн мэдээд байна гэдэг хардлага байсан юм уу? Гэнэ. Тэгж хассан байж магадгүй баг гэдэг. Boy. Монгол улсын иргэн Монгол улсын иргэний цэргийн үнээр биелүүлэн эцэг өвөг дээдсийн арай гал болсон газар За би одоо айхтар хөгжилтэй юм гэхээс илүү дээд орон дээр 2 дахь орон дээр унтдаг гэсэн юм. Яг тэр орон дээрээсээ 2-3 удаа очиж байсан та унтж байгаа. Тэгээд тэрнээс өөр бол 2-3 очил тэгэл хүн юм сурчдсан юм дахиж очдог. Дээд орон дээрээс очиод байгаа нь ч доод орон дээр нь унтуулд юм да. Шин зэрэг байхдаа харуулд гарч ирсэн. Харуулд гарч хагаад нэг пүүт өгөөд тийшээ ороод унтгаа орсон. Унтгаа л орж байгаа шүү дээ. Тэгэл унтгаа орсон чинь манай Анжа Вализээ ороо унтсан байсан. Тэрнээс айгаад боо юм болсон нэг удаа. Хотод нэг хичээл. Яг тэ хотоо гэж санаж байсан. Нүни. Энэ бүр хотоо санса гэж шүү. Ер нь тэгэл эцэг хийгээл бүр голдоо ортол санасан. Emotional damage. Чи хизээ алсан гэлээ. Саяхан байсан. Саяхан хизээ. 10 сар талагдсан. Тийм. Үлдсэн шүү. Кино амар санаад байгаа байхгүй. Тэгээд яг нэг эндээс хилээд өгсөн юм шиг санаад байсан. Тэгээд саяхан халагдсан болж аргагүй л. Тэгээд бараг гэх юм гарсан юм шүү. Тэгээд нэг хагаагүй юм маань гарсан ч одоо тэгээд нэг Дөрүлээ тэгээд тарах. Баяр татаас нэр нэг асууя. Юу би чамаас тэргээ дуусгал та асуултын хариултыг авах. Түрүүнд тэр нэг ородын захирч өглөө одоо амьд одоо ирж байгаа шүү дээ. Йоо. Тэгээд чи орд ирж тэр хариулт авах юм шүү дээ. Сэрэд шүү дээ. Сэрэд шүү дээ. Юу чи онцлог шүү дээ. Гүү өглөө. Өглөө зэргүүд ингээ босцсон байна тий. Тэгээ одоо ордын захирч орж ирээд ордын жижүүр ордын захирчтай уулзна. Юу гэж уулзах юм? Илтгэлээ өгөхийг хэлээд байгаа. Илтгэлээ өглөө шүү. Юу гэж хэлэх юм чи бас дэвтрүүч юм чи бас гоё илтгэж шүү дээ. Илтгэлгүүд энэ чи. Тэгэл. Асан гэл тэгээд шүү дээ. Саахан тэгээд. Гүй юм шүү дээ тий. Бас нэг юм аура байгаа шүү дээ. Нэг юм цэрэгчсэн тийм юу бас жоохон зүн совинч гэх юм уус тийм жоохон цэргийн үнэр өсөж байна да. Тийм нэг цэргийн үнэр жоохон дутцаа гэж 327 гэж чинь дорнодын төв дээр төв чинь тэг 30 нэр анги очиж өгдөг лээ. Очиж өгдөг лээ. Одоо марш цаарч хүүхдээ нэг очтой байд штэ. Намайг унтахаар хүмүүс сэрдэг бол яах вэ? Миний эргэн тойрны хүмүүс бүгд жүжигчин байвал яах вэ? За цаашлаа. Би ч өөрөө бас маршин цэрэг байсан болох. За тэг 327 яг талын жоннууд мөннүүд гэдэг лөө. Үүдэг үлээ чи юу гах вэ? Тийм үүдэг. Тийм нэг дугаар шатнд бас л санал нэгтэйгээр л тэр өөрийнхөө саналтай нэг байсаар байгаа л дуусгасан та. Not bad. Баяртад яг уу тэгээд баяртад ч яг би нэг сэжиглээгүй л дээ. Тэгэхээр манайхан нийтээрээ энэ хүн байх гэж бодсон. Тэгээ баг дарга юм чинь одоо яагаад зүүн мөрөө дагаж ирэхгүй баруунаа дагаа ирэх гэж байгаа жоох хэргэлцсэн. За хасагдсан оролцогч маань
Хоёр дот. Тэр би анх яг тэр буруу эргэлтээс авахлаад ер нь ажиглаад эхэлсэн. Одоо ротын зарагчтай дэдрүүц солтой байсан гэж байгаа. Тэгээд ротын зарагч орж ирэхүү тэрхэн команд өгөх вэ гэхэд бас хариулж чадсангүй. Хогосоо тэгээд гүрилээ их гүрээсэн тэгээд ихээр мэдхгүй. Тэгээд бус хүмүүс аягүй хоорондоо ингээ асуулт тавьсан л та. Би бас ингээ хүнээсээ ингээ судалсан юм а зөрүүлээ асуучих гэхээр зөрөөд орогдчих гэсэн өөрөө. Тэгэхээр чимээгөө гэсэн мэтлээ алдаа гарахгүй хичээсэн боловч. Зүгээр байгаад хардаад байгаа. Жижиглээтэй. Орчин цагийн зэвсэг төвчин байгуулагчдын 102 жилийн баярын мэнд хүргэе. Что ты сделаешь, кадет, чтобы не стали? Кто-то этих юных плеч форму выбрал, что подеться, где твой деревянный меч?